Баяндар сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 4-р тогтоолоор суралцагч хот хөтөлбөрийг 2023-аас 2025 онд хэрэгжүүлэхээр баталж 5 зорилтын хүрээнд хэрэгжүүлэн ажиллаж байна. Уламжлал ба шинжилэл, үндэсний өв соёлыг эрхэмлэн дэдэлдэг иргэнийг бий болгох, суралцагч хот хөтөлбөрийн хүрээнд Орхон аймгийн насан туршийн боловсролын төвтэй хамтран төрийн болон хувийн хөвшлийн төлөөллийг оролцуулан өсвөр үеийнхэнд Монгол ёс заншил, нүүдэлчин соёл, угсаатны бүлгүүдийн хил аялал, биет бус өвийг таниулж, үндэсний үнэт зүйлийг сурталчлан түгээх зорилгоор өв соёлоо түгээе удирдлагыг жил бүр зохион байгуулж байна. ЮНЕСКОгийн хүн төрөлхтний соёлын өвд бүртгэгдсэн Монгол наадмыг чимдэг үндэсний сур, хурдан морины уралдаан, бүхийн өв соёл, түүх уламжлал, ёс жайгийг ирээдүйн хооч үедээ өвлүүлэн үлдээх, үндэсний спортоор бахархан суралцах, түүнээс ёс суртахуун, бие бэлдрийн өв тэгш хүмүүжил олж явах, ирээдүйн монгол хүн болон төлөвшүүлэх зорилгоор Баяндар суманд өв соёлоо түгээн дэлгэрүүлж байгаа өсвөрийн хүүхэд залуучуудад зориулан эсрэг наадмыг зохион байгуулж, өв уламжлал, ёс заншлаа түгээн дэлгэрүүлж, тээж яваа эрхмүүдийг оролцуулан 3 төрлийн контентыг бэлтгэн түгээлээ. Цэвэр аюулгүй орчинд ажиллаж амьдрах дадал бий болгох зорилтын хүрээнд дэлхийн усны өдрийг тохиолдуулан багш нарын дунд усны зөв хэрэглээ илтгэлийн уралдааныг зохион байгуулж 20 гаруй байгууллагын 8000 гаруй сурагчдад усны зөв хэрэглээний талаарх ойлголтыг хүргүүллээ. Эрдэнэ хотын алхалтын холбоог жил бүр дэмжин Уурхайн хот 100 км алхалтын арга хэмжээнд оролцсон 100 гаруй алхагчдад эрүүл зүй амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэхэд хамтран ажилласаар байна. Хөтөлбөрийн хүрээнд 26 багийн анхны тусламжийн багийг чадваржуулах зорилгоор Улаан загалмайн хороотой хамтран бэлэн бай арга хэмжээг жил бүр зохион байгуулсаар байна. Гэмт хэрэг зөрчил, гамшиг ослыг бууруулах зорилтын хүрээнд сургуулийн өмнөх боловсролын 30 гаруй байгууллагуудын дунд багш сав эцэгхийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор шилдэг контент үйлдвэрлэгч уралдааныг зарлаж шилдэгүүдийг тодрууллаа. Орхон аймгийн Улаан загалмайн хороотой хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчид багш нарын дунд гамшигт бэлэн байх анхны тусламжийн сургалт мэдлэг мэдээлэл зөвлөгөө өгч ажиллалаа. Сургууль цэцэрлэгийн ойр орчмын эрсдэл нөхцөл байдлыг бууруулах зорилгоор скул полис үйл ажиллагааг тогтмол дэмжин ерөнхий боловсролын 26 сургууль 30 цэцэрлэгт гэрэл тохиор хантаа зэргийг хүлээлгэн өглөө. Хурлын байгууллагын санаачилсан суралцагч хот хөтөлбөрөөр иргэд үндэсний өв соёл, уламжлалт, зан заншил, их түүхээ мэддэг, эрүүл чирэг, боловсролтой зөв хүн болгон төлөвшүүлэхийг зорион ажиллаж байна. Эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилтын хүрээнд эрүүл иргэний бүтээх зорилгоор Апдейт Плюс удирдлагыг сайнаас суралцсан урайндаар зохион байгуулж 500 орчим иргэнийг хамрууллаа. Ерөнхий боловсролын сургуулийн 1-ээс 12 дугаар ангийн сурагчдад тэгш нуруу зөв суух дадал хэвшлийг бий болгох зорилгоор мэрэгжлийн заавар зөвлөгөө өглөө. Өсвөр насны хүүхдүүдэд зориулсан электрон тамхины хор уршгийг сурталчлах, замын хөдөлгөөнд соёлтой оролцох, шүдээ зөв угаах зэрэг контентуудыг бэлтгэн олон нийтэд хүргэлээ. Хоол улирлын чиглэлээр бизнес эрхлэл буй аж ахуйн нэгжүүдэд дэмжих, Эрдэнэ хотын иргэдэд олон улсын хоолны соёлыг сурталчлах зорилгоор Эрдэнэ Food Festival 2025 арга хэмжээг зохион байгууллаа. Орхон аймаг дахь шүдний техникчдийн холбоо гигэн нэмэх нэг төрийн бас байгууллагатай хамтран сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургуулийн 1000 гаруй сурагчдын амны хүндийн эрүүл мэнд, харааны бэрхшээл, биеийн ерөнхий өсөлт хөгжлийг тодорхойлох үзлэгийг өргөн цар хүрээтэй зохион байгуулав. Бүжгийн спортод хайртай, бүжгийн спортоор хичээлдэг өсвөр залуучуудыг дэмжих зорилгоор Орхон баал 2025 тэмцээнийг зохион байгууллаа. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан сагсан бөмбөгийн сурагчлалыг тэмцээнд оролцож буй 500 хүүхдэд сагсан бөмбөг өмсгөл зэргийг гартууллаа. Суралцагч хот хөтөлбөрийн хамтын ажиллагааны хүрээнд боловсролын яам, ЮНЕСКОгийн хүний нөөцийг чадваржуулах, бусад орнуудын сайн туршлагын судлах уулзалтанд Баяндар сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллага орон нутгийн удирдлагууд амжилттай оролцлоо. HWPL Инх тайвны олон улсын байгууллага Баяндар сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллагатай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож, санамж бичиг байгуулж 600 хайлаас мод тарьж ногоон төглийг байгууллаа. Баяндар сумын төрийн албаагчдыг дэмжих, суралцах боломжоор хангах зорилгоор Улаанбаатар эзэм сургуультай санамж бичиг байгууллаа. Суралцахад суурилсан хувь хүний хөгжлөөрөө мандаалагч хүмүүнлэг иргэнийг бий болгох 5 дугаар зорилтын хүрээнд ахмад насны нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор суралцагч ахмадууд бүтээлч оролцоо, Отелло дам, шугамн бүжиг, софт тенс зэрэг олон арга хэмжээг зохион байгуулж 100 гаруй ахмад хамрагдсан байна. Мэргэжил сонголт, боловсролын удирдлагыг олон удаагийн давтамжтайгаар зохион байгуулж, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 500 гаруй сурагч болон 20 гаруй багш хамрагдсан. Баяндар сумын хог хаягдлын менежментийн хөтөлбөр боловсруулах ажлын хүрээнд салбар бүрийн төлөөллийг оролцуулсан уулзалт, сургалт, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, төр болон хувийн хөвшлийн 20 орчим байгууллагын 100 гаруй төлөөлөлд оролцож,
хөтөлбөрийн төслийг бүрэн боловсруулж батлууллаа. Жил бүр уламжлалт болгон шатар сонирхчдын болон хүүхдийн шатарчдын лигийн тэмцээнийг амжилттай зохион байгуулж байна. Дотоодын сурагч багш нарыг чадваржуулах багц хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Хөтөлбөрт салбар бүрийн мандайлал, чадварлаг залуусыг чадваржуулах, нийт 8 удаагийн уулзалт, 16 цагийн багц сургалтаар шинэ арга барил, үр дүнд суурилсан өндөр чадамжтай сурагч багш нарыг бэлтгэв. Орхон аймгийн тоогоочдын холбоо болон залуу тоогоочдын холбоотой хамтран аймгийн аврах тоогооч 2025 тэмцээнийг зохион байгуулж 10 гаруй аж ахуйн нэгж байгууллагын 50 гаруй тоогооч оролцож 7 төрлөөр шилдэгүүдэд тодрууллаа. Эмэгтэй төлөөлөгчдийн санаачлахаар суралцах чад хөтөлбөрийн хүрээнд бизнес загвар сургалтыг зохион байгуулж 150 гаруй бизнес эрхэлж байгаа болон бизнесийн гараагаа эхэлж буй эмэгтэйчүүд оролцлоо. Баян өндөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллагыг санаачилсан суралцах чад хөтөлбөр 2022 онд иргэдийн төлөөлөгчдийн хурлын байгууллагаар батлагдсанаар өнөөдөр 3 дахь жилдээ үргэлжилж байна. Тос хөтөлбөр 5 зорилтын хүрээнд иргэдтэйгээ хамтарч 50 орчим үйл ажиллагааг зохион байгууллаа. Бид хөтөлбөрөө илүү сайн хүртээмжтэй болгохын тулд Нэгдсэн үндэсний байгууллагын дэргэдэх ЮНЕСКОд албан ёсны хүсэлтэд гаргаснаар өнөөдөр дэлхийн 91 орны 498 суралцах чатуудын игнэнд нэгдэж чадлаа.